Хөрвжийн сайн зэрэг. За баярлалаа. За ямар ч байсан нэлээд одоо дэвшилтэд зохицуулттай зарим одоо ойрын одоо дунд хугацаанд үүсэх тодорхойгүй байдал эрсдлийг бас одоо урьдчилж хааж зохицуулт хийж байгаа ийм агуулгатай хууль байна гэж би харж байгаа. Тэтгэврийн шударгаас гэхүү одоо нийгмийн бодлогын шударгаас гэхүү ерөн бас энэ асуудлыг зөв болгох цаг нь болсон юм а. Тэгээ насаараа хөдөлмөрлөөд төлөөдөл байдаг яг эцсийн дүндээ сүүлийн 5 жил дээр нь давхар ажил хийж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар за яг энийг би хаалтан дотор хэлчихье сэргэлэн зан гэж хэлье. Ийм зан гаргаж агаад бусад хүмүүсүүдийн тэр одоо хүртэх ёстой өгөөжөөс илүү одоо өгөөж өртөөд ингээ гарчдаг хүмүүс бол байна. Энэ бол бас тийм зүй зохистой биш. Тэгэхээр энэ асуудал дээрээ бас одоо нэг цэгцтэй бодлого явуулъя. Ерөн баталгаад тэтгэвэр гэж зүйл бий болгож байгаа юм байна. Хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн насны тогтолцоог халж байгаа юм байна. Яг энэ дээр хөрхи мөнгөгүй байгаа хүмүүс ч тун удахгүй яг энэ дансныхаа үлдэгдлийг хараач юм уу. Одоо ойрын 10 жилд интерт бол бас л хэцүү хувь зүй харагдсан шүү дээ. Тэгэхээр би энэ асуудлуудаа ер нь цэгцэлж байгаад бол одоо дэмжиж байна. За хоёрдугаарт энэ тэтгэврийн зүрэг багчигсан болгов одоо ойртуулж ирэх арилгах энэ бодлого руу бас явж байгаад нь бас талархаж байна. Тэгээ энийг одоо бас олон одоо ахмадууд хэлдэг. Энэ тэтгэврийн зүрэг их байна. Жигд ингээ нэмээд байхаар улам холдоод байна гэдэг зүйл байдаг. Тэгээ энийг тодорхой төвшөнд бас бодлогын өөрчлөлт авчираад энэ өөрчлөлтийг хийх гэж байгаад талархаж байна. Хоёрдугаарт яг ерөн бид хүнийхээ аятаа тухтай амьдрах за хөдөлмөрийн ачаал тэнцвэр за дээрэс нь одоо эрүүл мэндийн асуудал энтрийг зөв бас бодлого явуулж чадвал одоо өнөөдрийн баг тэтгэврт тарж байгаа хүмүүс чи залуу хүмүүс шүү. Тэгээ бид ингээд таач одоо 50 үржиндээ гэж сэтгэлгээний хувьд хажуудмаар хэлсээр хагаад нөгөө хүн чинь нийгмээс нэг шахагдж байгаа юм шиг сэтгэл зүйн хүртэл тийм нөгөө залуучуудын илдгэр нөгөө трама байлуу тийм юмтай болж байгаа байхгүй. Тэгээ Монгол улсад ч нөгөө тэтгэврийн дараах төлөвлөлт гэдэг зүйлийг хувийн талаасаа ч бид нэр хийдэг соёлд сураагүй байгаа. Тэгэхээр яг ийм зүйлүүдийг магадгүй аж ахуйн нэгж байгууллагч гэсэн одоо юу гэдэг 45-аас дээш насны хүмүүстэй бас сургалт энэ төр ордог. Энэ чиглэлийн зардал мөнгийг бас татвараас чөлөөлөгчмөр байгаа. Бас яг юм бол яг зөв зүйл шүү дээ. Тэгэхээр би зүгээр ийм жижиг гэлтгүй ийм зохион байгуулалтын аргаар бас хуугны төлөвлөлт за ирээдүйн хэрхэн яаж амьдрах юм аа бас тодорхой төлөвлөх болцоог нь бас төр бол олгож өгөх хэрэгтэй. Тэгээд энэгээрээ бас энэ нийгмийн даатгалын багц хуулийг одоо шийднэ гэж бид нар одоо харж байгаа. Би бол шийдэх байх гэж харж байгаа. Тэгээд энэ 50 настай хүн бол залуу хүн шүү. Ялангуяа одоо манай цэрэг цагдаагийн хүмүүс чинь 4 жил сурсныг нь ажилласан жил тооцчих. Тэгээ нэг 15 6 жил яг туршлага хуримтлуулаад ирэхээр бас чадaltaй залуучуудыг ч юм уу янз бүрийн байдлаар шахаад тэтгэврт гарчдаг. Би одоо 42 таа байхгүй. Ганц нэг үеийнхээ залуучууд руу цэрэг цагдаад тэтгэврт гарцсан гэдэг. Одоо ингээд бүр 42 3 таа хүмүүс ч одоо тэтгэврт гарахаар чаа яг яах юм бэ те. Тэгэхээр энэ бодлого зүйлүүдийг бас өөрчлөмөр байна. Ерөн бас нэг үе бодвол энэ ажиллах нөхцөлийн төр бол гайгүй болж байгаа. Энэ ажлын ачаал тэнцвэрийг зөв зохицуулж чадвал магадгүй зарим салбарт мөрдөж байгаа 1 жилийг 1.2 жилээр тооцдог энэ зүйл мүлүүдийг ч гэсэн багасгах хэрэгтэй байна аажимд нь. Тэгээ энэ бодлогоодыг одоо хийх хэрэгтэй байх шүү. Тэгээд малчтын хувьд жишээ нь би бол онцгойлон анхаардаг. Бид эдлийн мутгагүй бодлого гаргаад байгаа. Та 50% төлч бид 50%. Малчид маань хамгийн их мөнгөтэй, хамгийн их баян дундад давхрах байх боломжтой. Гол нь бид нар энэ хүмүүсүүдийг орлоготой болгох тэр түүхийд нүүнцэнтэй бодлогыг хэрэгжүүлэх болохоос биш өмнөөс нь нийгмийн